учраас энэ хүмүүсийн нийгмийн асуудал их чухлаар тавигддаг. Одоо сүүлийн үед орон сууцтай холбоотой асуудал гарч ирж байгаа. Үүнийг шийдэх сайхан боломж бүрдэж байгаад би баяртай байна. Хөнгөлөлтөй орон сууцны зээлэнд хамрагдах боломж бий. Мөн зэвсэг хүчнийхээ энэ дайчт тангар өргөсөн дайчтай одоо орон сууцны зээлэнд хамрагдахад дэмжлэг үзүүлэх боломжтой. Дээрээс нь улсын орон сууц барьж олноор нь оруулахын боломжууд байгаа. Мөн байгууллагууд орон сууц барьж орж байгаа. Өнгөрсөн жилүүдэд авсан бас нэг нийгмийн чиглэлийн 2 сайн арга хэмжээ бол манай нийт иргэд 60%-аар цалингийнхаа 60%-аар тэтгэврт гардаг бол манай тангараг өргөсөн цэрэгдсэн байгууллагын 80% гардаг болсон байна. Энэ бол бас тэр хүмүүсийн их нийгмийн том баталгаа болж өгдөг. Дээрээс нь 36 сарынхаа цалин авч гарч байгаа. Ер нь энэ тангараг өргөсөн улсуудынхаа нийгмийн баталгааг ямар ч тохиолдолд ордуулж болохгүй. Бид нар үргэлж дээрдүүлэхийн төлөө явах шаардлагатай байна. За дээрэс нь Монгол улсын зэвсэг хүчний өнөөдөр гүйцэтгэж байгаа үүрэг бол үнэхээр өмнө Монголын цэрэг байсан бол одоо дэлхийн цэрэг болжээ. Инкийг сахиулагчдынхаа үйл ажиллагаатай танилцаад явж байхад ямар хүнд нөхцөлд улс орныхоо нэр хүндийг дэлхийд өргөж ямар одоо сайхан зохион байгуулалтаар ажилдгийг би тэнд очиод харсан. Өнөөдөр би нэг сайхан мэдээ одоо бас авсан. Одоо манай хүү надад захиа ирүүлсэн, зураг ирүүлсэн. Миний хүү өмнөд Суданд инкийг сахиулагчаар ажиллаж байгаа 3 сарын одоо ихээр явсан. Одоо нэг 6 сар болоод ирэх юм байна. Тэгээд хамт авахулсан тэр зургуудаа явуулж бүр яг дээр үед бичдэгсийг ингэж захиа явуулсан байна л. Үнэхээр энэ хүмүүсээ өөрийнхөө хүүхэд шиг хайрлаж нөгөө талаас шахаж мөн одоо энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалж ажиллахын явдал бол төрийн тэргүүний хамгийн нэн тэргүүний хийж байх ёстой, бодож байх ёстой ажлын нэгэ. За баярлалаа. За баярлалаа. Дараагийн асуултыг танилцуулъя. Дараагийн асуулт уул уурхайн салбарын эдийн засаг үзүүлэх нөлөөг хэрхэн тодорхойлж байна вэ гэсэн юм асуулт байна. Энэ асуултыг одоо бид нэвтрүүлгийнхээ дүрийн ёсоор Монгол Ард Тавьж Сургалт намаас нэр дэвшигч удуул тавьж байна. За ингээд нэр дэвшигч удуул харуулнаа. За тэгэхээр сүүлийн үед бол Монгол орон уул уурхайн салбар эдийн засгийн гол одоо эдийн засгийн өсөлтийн гол их үүсвэр нь болж байгаа. Тэгэхээр Монгол орн бол өөрөө байгалийн баялаг ихтэй стратегийн олон орд газруудтай үүнийгээ бид нэг ёсны Монголын маань үе монголчууд идэж хэрэглэж улс орноо хөгжүүлэх, өөрснийгөө хөгжүүлэх юм нөөц гэж бид үздэг. За стратегийн орд газруудыг ашигласнаар сүүлийн жилүүдэд өсөж байгаа уул уурхайн өсөлт нь өнөөдөр шинэ ажлын байр бий болгож, шинэ технологиг авчирч ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлж, хүнийг хөгжүүлж ингэж байх юм бол бид нар энэ уул уурхай салбарт эдийн засгийн одоо энэ үр нөлөө оролцоо бол үнэхээр нийгмийн хариуцлагатай байна гэж ингэж үздэг. Уул уурхай салбарыг ашиглахаас гадна өнөөдөр байгаль орчны доройтол гэдэг нэгэн зэрэг уул уурхайг ашигласнаас илүү зардал гаргах ийм хор хөнөөл манайд үүсээд байгааг бид нар анхаарахгүй, орхиж болохгүй. Гол горих маань ширгэж байгаа, байгаль орчин одоо цөлжиж байна, дулаарл болж байна, ундны ус хомсдож байна, ундны устай холбоотой өвчин эмгэг үүсэж байна. Тийм учраас уул уурхайн ашиглалтууд нэг талаасаа нийгмийн хариуцлага, нөгөө талаасаа бол байгаль орчиндөө ээлтэй байх зайлшгүй шаардлагатай байдаг учраас уул уурхайн салбарын хөгжлийг, эдийн засагт оруулж байгаа хөгжлийг давхар байгаль орчны доктортой хөгжилтэй нь бол хамт авч үзэх нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Өнөөдөр жишээлх юм бол хөдөө орон нутагт би Баян Хонгор аймагт явж байхад уул уурхайгаас болоод нэлээд олон нинжа нар бас одоо тэнд усгүй болчихсон, мал нь одоо тэр нүүрсэнд тордоод эргэтэн хар болчихсон байдаг юм уу? Ийм ноцтой сүрэг үр дагаврууд ирж байгаа учраас хүний эрүүл мэндэд нөлөөлж байна, амьтны эрүүл мэндэд нөлөөлж байна. За баярлалаа. За тэгэхээр энэ асуудлыг одоо дараалал ёсоор ардчсан намаас нэр дэвшигч хэлбэр төрсөн тавьж байна. Уул уурхайтай холбоотой асуудлаар манай ард иргэд нээлттэй олон жил хэлэлцсэний үр дүнд бид ер нь нэгдмэл байр суурьтай болж чадж байгаа нь хамгийн гол одоо үзүүлэлт гэж ингэж хэлж болох юм. Жишээлбэл оюутлагын ордын асуудлаар маш их ярьдаг, гэрээний асуудлаар маш их ярьдаг. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч их хурл засгийн газар хамтраад нэгдсэн байр суурьтай болж чадсан. Ер нь Монгол улс нэгдсэн байр суурьтай байх нь Монголын эрх ашиг. Монгол улс дотроо хагас байр суурьтай байх нь гадныхны эрх ашиг юм байна. Дараагийн нэг асуудал бол уул уурхайн асуудлаар бид ямар асуудал шийдэх хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлж чадлаа. Ашигт малтмлын хуулийн хэлэлцүүлэг үргэлжилж явж байгаа.
бид нар ярьсаар байгаад ер нь эхлээд ашигт малтмалтай холбоотой үзэл баримтлалаа гаргая. Яаж ашиглах юм? Дараачийн нэг хаягдсан асуудал бол энэ ашигт малтмал дээр геологийн ажил нь маш хаягдсан байдаг. Ер нь энэ геологоо төр нь хайсан учраас бодлого нь давхар хаягдсан. Тийм учраас энэ хайгуул геолог гэдэг энэ зүйлээ тэр эргүүлж авах шаардлагатай болсон. Зөвхөн ухдаг, ашигладаг ийм чиглэл рүү орсон байгаа. Тэгэхээр энэнийг эргүүлж авах юм бол Монгол улс уул уурханхаа талаар маш тодорхой бодлоготой болно. Дараачийн нэг нэн тэргүүн чи тохиорын үеийн бас нэг шаардлагатай асуудал бол түгээмэл тархастай ашигт малтмалын талаар бид нар тусад нь хууль гаргах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ бол маш зөв зүйтэй ийм зүйл байгаа. Өөр нэг хэлэх гэсэн юм бол бидний нэгдмэл байр суурь суурьтай болж байгаа нь ер нь гарч байгаа тэр уул уурхаагаас гарч байгаа бүтээгдэхүүн юу гарч байна? Гэдэг дээр лаборатори байгуулъя, дэд үтсийг байгуулъя. Тэнд байгаа улсуудаа цэргийн хуваангийнхан шиг байдаг биш хотыг байгуулах хэрэгтэй. Усных нь асуудлыг шийдэх хэрэгтэй. Байгаль орчных нь асуудлыг давхар шийдэх хэрэгтэй. Иргэдтэйгээ хэл амаа олдог байх ёстой гэдэг ийм байр суурийг нэгдмэл байдлаар тавьж чаддаг улсын явдал бол их чухлаа гэж үзэж байна. За баярлалаа. Дараалал ёсоор Монгол Ардын намаас нэр дэвшигч Илбэд Батэрдэн. Тэсэлтэн хариулна. Тэр уул уурхайн энэ томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах энэ зорилтыг бол дэмжиж байгаа. Хамгийн гол нь эх орон ард түмэндээ ашигтай байх, байгальдаа ээлтэй байх, эдийн засгийн үр ашигтай байх ийм зарчмаар ашиглах бодлогыг бид баримтлах ёстой. За харамсалтай нь сүүлийн 17-6 жил 97 онд батлагдсан энэ ашигт малтмалын хуулийн нөлөөгөөр энэ Монгол төрийн эрдэс байлгийн салбарт бодлого алдагдсан. Тэгээ үүний улмаас ямархуу хортой үр дагавар гарсныг та бид бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас энэ гарсан үр дагаврыг цаг алдахгүй бид засах ёстой, залруулах ёстой. Голмөрийнхөө урс сүрэлдэхийг энэ ойн сан бүхий газар, усны зов газрынхаа хэлийн хамгаалтын зурваст ямар нэгэн уул уурхай үйл ажиллагаа явуулах ийм төрлийн бодлого гарсан. Энэ бол зөв зүйтэй бодлого. Мөн түүнээс гадна энэ томоохон ард газраа ашиглахдаа нэгдсэн нэг байр суурин дээр бүгдээрээ нэгдвэл нэг ойлголтод очно гэдэг бол энэ их том амжилт юм. Тийм учраас бидэнд цаашдын ирээдүй бол тодорхой сайхан болно. Энэ уул уурхайхаа баялагийг ашиглахдаа түүхэгээр нь гаргадаг энэ байдлаа болох хэрэгтэй. Өнөөдөр 50-70 доллар гаргаж яах гэж байна. Анхан шатны боловсруулалт хийх юм бол бид 140, бүр гүн боловсруулалт хийх юм бол $300 хүргэж гарах нүүрсэн дээр шүү дээ. Тэгэхээр энд ямар их боломжийг бид алдаж байгаа гэдэг бодох хэрэгтэй. Нөгөө талаар эндээс орж ирсэн энэ мөнгийг үр ашиггүй бид зарцуулж болохгүй. Ирээдүйн рүүгээ оюуны хойч ирээдүйн залуучуудынхаа боловсролын асуудал энэ дотоодын үндэснийхээ үйлдвэрлэлүүдийг бусад эдийн засгийн гол тулгуур салбаруудаа хөгжүүлэхэд зориулсан ийм цогц хасыг харсан бодлого хэрэгтэй. Баярлалаа. За дараагийн асуултыг сонгогчдоос ирсэн асуулт бол өв соёл Монгол хүний өнөмжийн дахаар гэсэн багцаас асуулт орж ирсэн байна. Үндэсний өв соёл зам заншлаа хадгалж хамгаалах талаар ямар бодлого баримтлах вэ? За энэ асуултанд Монгол Ардын хувьсгалт намаас нэр биш. Ардснаас нэр дэвшигч Элбэг Дорж эхэлж хариулах юм байна. Ер нь төрийн албанд ажиллана. За төр дүндэр алба хашна гэдэг бол өөрөө ард түмэндээ үлгэрлэхийн нэр юм. Өөрөө тэр ард түмнийхээ өв соёлыг тээж явж байгаа хэлбэр гэж ингэж л үзэх ёстой. Ийм учраас би төрийн албан хаагчдаа байнга нэг зүйлийг захидаг. Ер нь өөрийгөө юунд хүрэх вэ гэж битгий бодоо. Улс орноо юунд хүрэх вэ гэж бод. Тэгээ зарим хүн ярьдаг шүү дээ. Гэрээ засаа төрөө засна гэдэг. Гэрээ засаа төрөө засна гэдэг бол өөрийнхөө асуудлыг эхлээд шийдээ. Гэр орныхаа асуудлыг шийд. Гэр бүлийнхаа асуудлыг шийд. Боловсролынхаа асуудлыг шийд. Ажиллах боломж ёс зүйнхаа асуудлыг шийд. Ингээд төрлөө ороо гэсэн ийм үг байгаа. Иймэрхүү байдлаар л ажиллах хэрэгтэй. Төрөөс авах гэж биш. Харин иргэддээ үйлчилж өгөх гэж ордог гэдгийг бид нар харуулах ёстой.
Хэрвээ бид нар ийм байдлаар ажиллах юм бол бидний үр хөвгт ч гэсэн одоо эндээс сайн зүйлийг сурна. Энэ бол Монголын төрөөс үлдээх ёстой их том өв соёл гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Дээрээс нь бид нар мөн төр яаж иргэдээ халамжилж байна, яаж иргэдийнхээ төлөө ажиллаж байна гэдгээ бол харуулах ёстой. Жишээлбэл одоо ээжүүд хүүхдээ харахтаа хуучин одоо 5 сар байсныг 24 сар болгоё гэд ингээд засгийн газрын тогтоол гарахаар ингээд ажиллаж байгаа нь жишээлбэл бид нар хүүхдрүүгээ ирээдүрүүгээ хандсан юм бодлого явуулах юм байна. Цэцэрлэгийн асуудлыг шийдье. Ээжүүдийнхээ одоо хүүхдээ хардаг энэ хөдөлмөрийг үнэлье гэдэг бол энэ чиглэлийн бодлого зөв явах юм байна. Оюутны асуудлыг шийдье. За манай оюутнуудын одоо нийт сурах хугацааных нь 3/1-ийг дадлага болгоё ч гэдэг юм уу тийм ээ. Дадлага хийсэн хугацааг нь ажилласан жилд нь тооцож өгье гэх байдлаар ингэж асуудал шийдэж явах бол их чухал байгаа юм. Ингэж ард иргэд рүүгээ хандаж энэ төр гэдэг чинь өөрөө иргэндээ үйлчлэлт юм байна. Иргэдийнхээ төлөө ажилтдаг юм байна гэдгийг харуулах нь миний төрөөс үлдэх хамгийн том өв соёл гэж бодож байгаа. За баярлалаа. Дараагийн хариултыг Монгол Ардын намаас нэр дэвшигч Батэрд нь хариулна. Тэгэхээр өнөөдөр монголчуудын маань өвгд эзэн маань бидэнд үлдээсэн энэ гайхамшигтай өв соёл харамсалтай биднээс их холдож өдөр болгон бас устж алга болж байгааг бид бүгдээрээ харж байгаа. Бие тулаад бие тусын оюуны босод өв соёлууд. Тэгээ тийм учраас энэ өвлж ирсэн сайхан өв соёлоо хадгалж хамгаалах. Тэгээ бидний өвгд эзэн бүтээсэн энэ өв соёл бол дандаа хүний сэтгэл оюунтай барилдуулсан байдгаараа их онцлог. Тийм учраас өнөөгийн дэлхийн нийтийн одоо даяарсан дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага энэ босод улс орнуудтай бид хөгжлийн алхаанд хөл нийлүүлж алхахдаа өөрийнхөө өвдөйцэн өвлүүлсэн энэ өв соёлыг улам тод өвлүүлж сэргээж хөгжүүлж ингэж тодорч гарах ийм шаардлагатай гэж би бол үздэг. Тэгэхээр бидний өвдөйцэн өвлүүлсэн энэ сайхан зан сартхун соёлын үнэт төв соёлоо бид баталгаажуулах, дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, дэлхийн ЮНЕСКОд бүртгүүлээд хэлсэн олон сайхан ажлын хэлэл байгаа. Энэ бүхнийг бид үргэлжлүүлэх ёстой. Хамгийн гол нь бидний ард түмний бас мөн одоо аав ээжийн монголчуудын өр хүүхдүүдэд хойч үе хүмүүжүүлдэг тэр сайхан зан сартхууныг нийгмийн амьдралын бүх хүрээнд ялангуяа залуучууд энэ сургуулийн одоо бүх шатны боловсролын сургуулийн агуулга стандартанд баттай оруулж энэ ажлыг бодтой үрдэн болох ийм өрн болцоотой гэж би бол үздэг. Энэ талаар нэлээд далайстай хөтөлбөр бодлого боловсруулж ажиллах шаардлага бидэнд байгаа. За баярлалаа. За Монгол Ардын Уусгал намаас нэр дэвшигч удвал үндэсний өв соёл зан заншлаа хадгалж хамгаалах талаар асуултанд хариулна. За тэгэхээр монголчууд бид нар бол эртний их өв соёл зан заншилтай ийм сайхан ард түмэн ийм улс. Дэлхийн хамгийн анхны улс гүрэн Монгол улсад хар хорин хотод гал голомтоо тавьсан. Их Монгол улсын гал голомт бас хар хорин хотод бадарсан. Тийм учраас би өв соёл гэхээр хамгийн түрүүнд хар хорин хотоо сэргээн дэлхийн одоо энэ оюуны соёлын төв, Монгол соёлын төв болгох ёстой гэж би үздэг. Оюуны төв болгох ёстой гэж үздэг. Энэ хотоо хамгийн